засаг даргын 01 тоо талбан даалгавар гарсан. Хог аягдлын хуулийг хэрэгжүүлэх, хоггүй цэвэр орчин бүрдүүлэх тухай албан даалгавруудыг гаргаж байгаа. Албан даалгавар бол бүтэн жилийн хугацаанд бол үргэлжлээд явна. За энэ хүрээнд бол иргэд болон байгууллага аж ахуйн нэгж төрийн болон төрийн өмчит байгууллагуудад бол албан даалгаврыг хэрэгжүүлэх мөн багийн засаг дарганарт үүрэг өгсөн байж байгаа. За энэ ажлыг бол 14 хоног болгон бид албан даалгаврын хэрэгжилтийг шалгаж засаг даргын зөвлөлөөр хилцэж цаашид авах арга хэмжээнүүд дээр бол дүгнэлтүүдийг гаргаад явж байгаа. 2025 оны 1-р сарын 8-ны өдөр А06 тоод их цэвэрлэгийг зохион байгуулах захирамж гарсан байж байгаа. Энэ нь бол нийтдээ 1-р сарын 13-наас 1-р сарын 24-ний хооронд 7 хоногийн хугацаатай их цэвэрлэгийг Жовсотын нутаг дэвсгэр дээр зохион байгуулсан байгаа. 3-р багаас эхэлж баруун талаас эхэлж зохион байгуулсан. За энд бол байгууллага аж ахуйн нэгжүүд бол идэвхтэй оролцсон. За зарим нэгэн байгууллага аж ахуйн нэгжүүд бол бас хангалтгүй оролцсон ийм тайлан дүгнэлт гараад байж байгаа. Тэгээд их цэвэрлэгийг бол зохион байгуулахад оролцож идэвхтэй зохион байгуулсан дорн төсвийн эрчим хүчний систем болон бусад аж ахуйн нэгжүүдэд бас талархах нь зүйтэй. За их цэвэрлэгээр бол бид нийтдээ хэрлэн тогтчлол үйлчилгээ компаниас 2 автомашиныг гаргаж цэвэрлэгийг зохион байгуулсан. 25-наас эхлээд цагаан сар хур хог аяныг эхлүүлсэн. За өнөөдрийн байдлаар бол хур хог цуглуулах ажил 3 багийн хэмжээнд бол үндсэндээ дуусаад дараагийнхаа баг руугаа ороод явж байна. Нийтдээ бол олон тооны хоримтлагдсан хогийг бол цуглуулж байна. Тэгээд багийн засаг дарганар болон багийн нийгмийн ажилтан хэсгийн ахлагч нарыг оролцуулаад энэ үйл ажиллагааг мөн дээр нь бол